Сайн байцгаана уу? Би энэний өмнөх мэдээллээрээ тарих угаалтын талаар ярьсан. Хүн болгонд өөрийн гэсэн үнэн байдаг. Тэр дундаа монголчууд бид өөрийнхөө хэлсэн, ярьсан, бичсэнийг эцсийн үнэн гэдэгт үнэхээр итгэлтэй байдаг хүмүүс. Тэгээд өөрөөсөө арай өөрөөр ярьсан, арай өөр юм хэлсэн хүнийг дандаа буруутгаж эхэлдэг. Энийг та бидний мэдээлэл авдаг гол хэрэгсэл болсон Facebook ашиглаад танд дандаа таны харахыг хүссэн мэдээллийг харуулад байгаа юм а гэдгийг ойлгох ёстой. Жишээлбэл та нэг гутал авах гэж хайлаа гэхэд нэг хэсгэл танд дандаа гутлын талаарх мэдээллүүд гарч ирдэг. За энийг л хэлж байгаа юм. Ялангуяа миний үеийнхэн өөрийнхөө өссөн залуу халуун байсан үе хамгийн зөв шударга байжээ гэдэгт бат итгэлтэй байдаг. Харин тэр үнэн зөв маань яг эцсийн үнэн мөн үгүй юу гэдэг талаар өнөөдөр ярихаар бэлтгэлээ. Мэдээлэл гэдэг нь зөвхөн хэн нэгний үнэн зөв гэж хэлсэн үг биш, харин баталгаатай, баримттай байх ёстой байдаг. Мөн логик уялдаатай байх ёстой. Олон талд их сурвалжаар нотлогдож хэн нэгний сэтгэл хөдлөл тулгуурлаагүй байх ёстой. Тэгээд эцсийн бүлэгт бодит байдалд нийцдгээрээ онцлогтой. За нэг жишээ авъя. Макдоналдс түргэн хоолны сүлжээ ресторан хүний мах ашигладаг гэдэг мэдээ тархсан. Харин баталгаатай баримт буюу цагдаа, тагнуул гэх мэт мөрдөн шалгах байгууллагаас энэ талаар мэдээлсэн баримт байдаггүй. За цагдаа шүүх нь бас хуульчхаж гэж бодоод логик уялдааг нь харъя. Мак зардлаа багасгах гэсэн гэж бодоход тэр хүмүүсээ хулгайлна, нэг газар бөөгнүүлнэ, за тэгээд төхөөрн бэлтгэн гэхээр зүгээр зах дээрээс мах худалдаж авснаас илүү их зардалтай. Махыг нь авчирч хоолндоо холих хэрэгтэй бөгөөд энэ бүхнээ цагдаа, тагнууд гэх мэт хууль хүчнийг нь баригдахгүй, хүмүүст мэддэхгүй хийх хэрэгтэй. Хамгийн гол асуулт гэвэл ингэж их ажил чирэгдэл гаргаж хүмүүст хүний махаар бэлтгэсэн хоол өгөх зорилго нь юу юм бол? Зардал хэмнэж өндөр ашиг олох уу? Эсвэл хүмүүсийг хүний маханд оруулж зөвхөн өөрийнх нь бүтээгдэхүүн дуртай болох гэж үгээд бодох юм их байна. Ингээд бодохоор миний л хувьд хүний мах ашиглах хэрэг байхгүй юм шиг санагдаж байгаа. Нөгөө талаасаа өдөрт хэдэн мянган мэдээлэл гардаг учраас дунд нь төөрөлдөхгүй тулд мэдээллийн эрүүл ахгүй гэдэг аргыг хүмүүс хэрэгэлдэг. Ингийн тулд эхлээд хэн энэ мэдээллийг нийтлэв? Тэр нь найдвартай байгууллага уу? Эсвэл нэр нь үл мэдэгдэх хайгуу гэдгийг нь харж мэдээллийн их сурвалжийг шалгах хэрэгтэй. Дараа нь олон их сурвалжийг харьцуулж үз. Зөвхөн Facebook биш, бусад мэдээллийн хэрэгслүүд, олон улсын нэр хүнтэй агентлагууд юу гэж мэдээснийг нь харж дүгнэ. За юуны төрөнд сошиал медиа гэдэг бол ашигын төлөө, хувийн мөнгө олох зорилготой байгууллагууд гэдгийг та ойлгох ёстой. Бас дээрэс нь энд оруулж байгаа мэдээллүүд хүмүүсийн сэтгэл санаанд нөлөөлөх зорилгоор тусгайлан бэлтгэсэн байх магадaltaй гэдгийг бас мэдэх хэрэгтэй байгаа юм а. Массачусетсийн их сургуулийн 2018 оны судалгаагаар худал мэдээлэл нь үнэн мэдээллийг бодвол 7 дахин хурдан, илүү өргөн хүрээнд, илүү гүн гүзгий тархдаг болох нь тогтоогдсон. Яагаад тэгэхээр худал мэдээлэл нь хүмүүсийн сониуч зан сэтгэл хөдлөлийг өдөөдөг тул хүмүүс цааш нь дамжуулан шеэрлэх магадлал бүр 70% илүү байдаг юм байна. Сошиал медиа гэдэг бид нар шиг ийм хүмүүсийн хандлтыг авч тэр хандлтуудынхаа тоогоор бусдаас реклам сурталчилгаа авдаг. Бас бусдын олон хүмүүст хүрэхийг хүсэж байгаа зүйлүүдийг нь хүмүүст хүргэдэг, эннийхээ төлөө мөнгө авдаг ийм л байгуулдаг. Ажилдаг зарчим нь таны сонирхож байгаа мэдээлэл, бүтээгдэхүүнийг таны ганцнаарт нь олж мэдээд танд санал болгодог юм а. За харин та яг үнэн мэдээлэл олж авъя гэж бодож байгаа бол өөрийнхөө үзэл бодлын эсрэг талын мэдээллийг зориуд хайж унш. Таны уншихыг хүсдэггүй гэж байхаас таны унших хэрэггүй мэдээлэл байдаггүй. Хэрв ямар нэг мэдээлэл таныг хит их бухимдуулж эсвэл танд хит их таалагдж байвал таны сэтгэл хөдлөл дээр манипуляц буюу тоглолт хийж танд уншуулж байгаа мэдээлэл байх магадлалтай. Ер нь бол өөрийнхөө мэдж байгаа зүйлийн үнэн зөвийг шалгах арга бол шүүмжлэлт сэтгэлгээ юм а. Энэ хэнд ашигтай мэдээлэл вэ? Би бүрэн мэдж байгаа юу гэж асуухаас бүү ич. Харин энэ авч байгаа мэдээлэл тань баталгаатай баримт, логик уялдаа болон олон талд ихт сурвалжаар нотлогдсон байх ёстой битгий март. Ямар нэг зүйлийг үннээр нь мэдэх, мэдээлэлд эргэлзэх бол таны эрх чөлөөтэй байгаагийн баталгаа юм.
Өндөр албан тушаалд байсан хүн өөрийнхөө зөв гэдгийг батлахын тулд 5-6 цаг телевизээр ярьдаг. Бас дараагийнх нь тэр асуудлыг хамааралтай телевизээр үргэлжлүүлэн ярьдаг. Бүр хэрэг хийсэн 3 шатны шүүхээр батлагдаад ял шитгэлээ авсан хүмүүсийг бүх телевизээр зэрэг яриулж байгаад цагаатгуулдаг гэдэл бидэнд албаар хүчээр ямар нэг зүйлийг итгүүлэх гэж оролдоод байгаа юм шиг, бас өөрсдийнхөө хүссэн зүйлийг хийхдээ биднийг ашиглаад байгаа юм шиг санагдахгүй байна уу? За одоо ингээ хэр зэрэг зүйл ойлгогдож байна. Өөрт нь таалагдахгүй, өөрийнтэй нь итгэлийн эсрэг мэдээллийг шууд худлаа, буруу, тарих хугааж байна гэж хэлж болохгүй нь байна гэдгийг ойлгоо. Энд хэлэхгүй бол болохгүй нэг зүйл байна. Манай ахмадууд бид өөрсдийнхөө бурууг хүлээн зөвшөөрөх ерөөсөө дургүй юм байна. Өөрийнхөө итгэж байсан зүйлийг худлаа болохыг, өөрийнхөө зөвгд бод байсныг буруу болохыг ерөөсөө хүлээн зөвшөөрдөггүй. Тэгээд өөрийнхөө зөв гэдгийг батлахын тулд ямар ч зүйлийг хүлээж авч чадах юм болжээ. Анхаарал тавьсанд баярлалаа.